Дараагийн мэдээлэл Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль туршилтын мэс заслын төвтэй боллоо. Тус төвд оюутнуудыг дадлагжуулах зорилгоор туршилтын мэс засал хийх юм. За өнөөдөр л гэхэд тус төвд 5 сартай тооройд элэг болон ходоод тайрах мэс заслын туршилт хийсэн байна. За энэхүү туршилтын мэс заслын төв нь бол хагалгааны 2 залтай. За өнөөдрийн хувьд бол багш оюутнуудаа хамтраад 5 сартай тоорой дээр дурангаар элэг тайрах болон ходоод тайрах хагалгааг үл хийж байна. За харин цаашлаад нээлттэйгээр одоо нарийн гэдэс залгах энэ хагалгааг үл энэхүү тоорон дээр бол туршилтын байдлаар хийнэ гэдгийг бол хэлж байгаа юм аа. Тэгээд туршилтын амьтны мэсэл дээр одоо залуу эмчнэр маань хагалгаа хийгээс сурчгаараа дараа нь өвчтөн дээр очиж хагалгаа хийхээр энэ бол мэслийн одоо эрсдэл хүндрэлийг бууруулдаг. Туршилтын мэс заслын орчин нөхцөл сайжирч өргөн цар хүрээтэй болсноор өвчтний амьдралын чанарт чухал нөлөөлөл үзүүлдэг байна. Оюутнуудыг сайтар дадлагжих, сургалтанд зарцуулагдаж байгаа зардлыг Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулиас гаргадаг. Энэ удаагийн туршилтын мэс заслын төвд бүх төвчний сургалтыг явуулахын тулд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоногулсан гэлээ. Тус төвийг их хэмж мэргэжилтэй уран тулгын гэр бүлийн зүгээс өгчүүлж өгчээ. Түүний аав нь Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд багшилж олон сайн нарыг бэлтгэн гаргасан гэдгээ. Аав маань энэ мэс заслын тэнхимд мэс засалчдыг төрүүлэх энэ сайхан ариун үлсэд одоо энэ амьдралаа зориулсан. Өнөөдрийн хувьд залуу эмч мэс засалч клубын оюутан залуус туршилтын мэс заслыг хийлээ. Цаашид туршилтын хагалгааг илүү өргөн хүрээтэйгээр хийх, сургалтын бааз дадлагжих орчин нөхцөлийг дэлхийн жишгт нийцүүлэн хөгжүүлэх юм а. Сургуулийн эмнэлэг дээр эрүүл мэндийн шинэ технологи буюу шинэ төрлийн мэс засал эмчилгээнүүдийг өвчтөнд хүрэхээс өмнө бүхий л нарийн туршилтуудыг хийх боломжийг бүрдүүлж өгж байгаагаар хамгийн том давуу талтай. Одоо оюутал зангилаа онол мэдлэг гэж авсаар хагаад бүр 5 6 дахь курс болохоор нөгөө нэг мэс заслын иймэрхүү процедуртаа өөртөө оролцох гэх юм ингээд багаар төвшин ахиж явдаг. Тэгээ одоо бүр манай 5 6-ийн үеийн гоё мэс засал хийх туршилтын өрөөтэй болцсон нь илүү том давуу тал гэж бодож байна. Тэгэхгүй бол дандаа нөгөө нэг ингээд хийх боломж айгүй бага байсан. Энэ төв нь эмч мэргэжлэр суралцаж буй бүх оюутан залуус нээлттэй юм. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн мэс заслын танхимынхан элэг бөөр шилжүүлэх, чэжний хүндэн болон дурангийн мэс засал, уушигны мэс засал, гэмтлийн төрлийн хагалгааг туршилтаар хийхээр цаашид төлөвлөжээ.